За сайн байцгаана уу. Тэгэхээр Баакийн хятад хэлтэй болохоор төрөл бүрийн аппликейшнууд дээр, сайтууд дээр энэ манай урд хөрш хятадууд ер нь Монгол хүмүүсийн талаар, Монгол улсын талаар ер нь юу ярьж гин гэд судлаад явсан. Тэгээд өнөөдрийн хувьд болохоор TikTok дээр үзсэн. TikTok-ийн хувьд болохоор үнэхээр стресстэй. TikTok нь болохоор хятадын аппликейшн. Тэгээд олон улсынх тэгээд хятадынх гэдэг ингээ хоёр хуваацсан байдаг. Гэхдээ хоёулаа бол ер нь бол хятадын эзэмшилт байдаг юм шиг байгаа. Яагаад ч гэсэн хятадаас гарсан аппликейшн. Тэгээд би болохоор одоогоор зөвхөн олон улсын гэсэн TikTok одоо та бүхний ашигладаг ер нь монголчуудын ашигладаг нь болохоор олон улсын TikTok. Тэгээд хятадын ашигладаг нь болохоор Douyin гэдэг ханзаар бичсэн байдаг. Тэгээд тэрэн дээрээс бичлэг үзсэн. Тэгэхэд бол үнэхээр стресстэй, бүр үнэхээр бичлэг бол бага байсан. Одоо би ханзаар Монгол улс гэж бичсэн. Монгол улс гэж бичгэд болохоор ер нь гарч ирж байгаа зөндөө олон бичлэгнүүд нь дандаа монгол хүмүүсээ оруулж байгаа зүгээр ингээ монгол хүмүүс өөрсдөө оруулсан монгол улс тийм юм байна, тийм юм байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү бичлэгнүүд байлаа. Тэгээд яг хятадаар ингээ тайлбарлсан Монголын талаар ингээ хятад хүмүүсийн тайлбарлаж байгаа бичлэгнүүдийг үзсэн чинь бүр амар уур хөрлөө, бүр арай гэж дуустал нь үзлээ. Юу гарсан бэ гэхээр би хүмүүс нөгөө нэг энэ бичлэгнүүдийг оруулаач те гэд тэгсэн байсан болохоор би бас бичлэгийг оруулчихъя. Тэгээд та бүхэн маань бас ер нь өөрсдөө сонирхож ивэл хятад хэл мэддэг байх юм бол өөрсдөө TikTok дээр ингээд Монгол улс гэд ханзаар бичээд оруулаад үзээрэй. Яг энэ бичлэгнүүд гарч ирэх болно. Хамгийн дээдлэлт нь гарч ирсэн бичлэгнүүдийг үзсэн. Үнэхээр стресстэй. Ер нь бол дандаа муу мухагаар ярьж илээ. Ер нь бүх бичлэгнүүд нь тэгээд нэг хоёр эмэгтэйгийн ярьсан бичлэг үнэхээр стресст болсон. Тэр хоёр эмэгтэйгийн ярьж байгаа нь болохоор дахиад нэг эрэгтэйгийн бичлэг байсан Монгол улсын талаар танилцуулж байгаа. Тэрэн дээр бас ингээл амар муухайгаар ингээл танилцуулж байгаа. Тэнгүүт тэр нэг хоёр эмэгтэйгийн болохоор бичлэг болохоор үнэхээр ингээд доромжилж байгаа байхгүй янз бүрээр. Одоо ингээд Монгол улсад маань ингээд одоо бие үнэлэх энэ одоо салбарын болохоор ингээд нөгөө нэг хориотой байдаг, хуулиар хориотой байдаг. Тэгэнгүүт энэ ч болохоор Монгол улсад болохоор энэ зөвшөөрөлтэй байдаг. Ягаад гэхээр Монгол хүмүүс ядуу. Тэгээд ядуу болохоор тэгээд бас нөгөө нэг ядуугаасаа гадна Монголын эрэгтэй хүмүүс болохоор ер нь одоо тийм уурхаа дээр ажилладаг ч юм уу, тиймэрхүү ажил хийдэг болохоор нас урах ингээд одоо хувь нь айгүй өндөр байдаг. Тэгээд нас орцсон. Тэгээд нөхөр нь дандаа нас орцсон. Тэгээд эхнэр нь ингээд бэлэвсэг үлдсэн эмэгтэйчүүд зөндөх байдаг. Тэгээд тэд нар нь болохоор өөрөө өөрсдийнхөө одоо хоолыг олж идэхин тулд ингээд бие үнэлэх одоо ийм ажил хийдгээ. Тэгээд улсаас нь зөвшөөрцөгдсөн байдаг. Улсаас нь ингээд ер нь бол энэ салбарыг ингээд дэмждэг, бүр ингээд улсдаа мөнгө оруулж ирэхин тулд тэгээд ямар судалгаа гэж вэ? Би бүр тэрийг нь хараад юу яриад байгаа юм бэ гэгээд одоо тэр бие үнэлэх одоо салбар нь болохоор ингээд Таиланд, Вьетнамыг давчлаа. Тэгснэ нүүбийн гаргасан судалгаагаар 20,000 давсан одоо бие үнэлэгч байна. Тэнгүүтээ Монгол улсад одоо тэр хоёр хятад эмэгтэйгийн нэг нь болохоор ярьж байгаа нь бараг 10 эмэгтэй тутмын нэг нь бараг бие үнэлэгч байна гэж ярьж байгаа. Нөгөө эмэгтэй нь болохоор хэд ч гэлээ 60 эмэгтэйд хэдэн бие үнэлэгч байна гэлээ. Тиймэрхүү мэдээллүүд оруулж ирж байгаа юм. Тэнгүүтээ одоо хамгийн инээдтэй тэнийг санагдсан юм болохоор одоо Монгол болохоор одоо ингээд гэр хорооллоор ингээд Солонгос ирчүүд болохоор одоо 2008 оноос хойш ингэдэг болсон юм гинэ. 2008 оноос хойш ингээд Монголд болохоор өдөр болгон бараг 100 Солонгос иргэдээ ирдэг. Тэгээ тэд нар нь болохоор ер нь бол зорилго нь болохоор эмэгтэй хүн олох гэж ирдэг. Тэгээд Монгол тийм зорилгоор ирдэг. Солонгост байгаагаас нь илүү амар байдаг болохоор Монгол руу бүр ингээд одоо тэрийг ингэж одоо юу яахын тулд ингээд онгоцоор нисэж хурч ирэнгүүтээ тэгчээд ингээд буцаа явдаг гэж бүр үнэхээр тэнэг балаа юм ярьж илээ. Тэгээд бас хамгийн тэнэг санагдсан юм болохоор ингээд гэр хороолт ингээд явж ангууд гэр хороолт гэж ярьж илээ. Гэр хороолт явж ангууд ингээд хэрвээ ингээд гэрийнх нь гадаа ингээд гутал эмэгтэй хүн гутлаа ингээд гэрийнхаа гадаа ингээд тавьчихсан байх юм бол ороод ирээ гэсэн утгатай үг гэсэн. Одоо энэ хаанхын юугаа сонсцсон одоо би бүр үнэхээр бүр гайхлаа. Одоо эрэгтэй хүн байсан бол цохоод амар санагдлаа бүр тийм амар уур хөрлөө. Ер нь бол би болохоор ингээд хятад хүмүүс юу ярьж ийн Монголын талаар яаж ийн гэсэн тиймэрхүү судалгаа хийгээл ер нь бичлэгнүүдийг үзээ яваад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд иймэрхүү шал балаа инээдтэй тэнийг юмнууд ярьж ийн. Тэгээд нөгөөх эмэгтэй нь болохоор нэг амар сүртэй юм хүмүүстэй суужсан ингээд Монгол болохоор одоо ингээд аялах юм бол аяллаа салбар нь болохоор аялаад ах юм байхгүй, үзээд ах юм байхгүй гэж ярьж илээ. Монгол бол үнэхээр хятадыг бодвол үзэсгэлэнтэй зөндөө олон үзэхээр гоё байгалийн одоо гоё газруудтай хятад бол яах вэ? Тэгээд мөнгөөр баахан юм бариад юу атсан. Үнэхээр яг үннийг хэлэхэд
байгалийн одоо ингээд үзэсгэлэнгээр бол миний бодлоор бол Монголоос илүү сайхан газар бол байхгүй. Тэнгүүт ингээд тэр бол хятад бол мэддэггүй ах ирж байгаагүй зүгээр хятадтай байж байгаа бичлэг хийгээд нэг бусад хүмүүсийн ярьж байгааг ч юм уу. Эсвэл одоо ингээд Улаанбаатарын хаагуурчин одоо явсан бичлэг үзчихэнгүүтээ тэрийг ингээд бас ярьж байгаа. Яг үннийг хэлэхэд за хөгжлийн хувьд болохоор Улаанбаатар маань бас том хотуудын хажууд бол арай жоохон хөгжил нь болохоор арай хангалтгүй байгаа байх. Одоо зам тээврийн бодлогоч гэдэг юм уу зөндөө олон ингээд стандарт нь жоохон нийцэхгүй. Гэхдээ байгалийн хувьд болохоор би ямар ч улсаас бол манай байгалийн үзэсгэлэн бол муу гэж бол бодохгүй байна. Үнэхээр үзэсгэлэнтэй газар зөндөө олон үзэж болохоор газар байдаг. Би бол энэ зунжинга гой газруудаар явсан. Тэгээд энэ бол эдгээр бол ер нь мэдхгүй юмнуудаа айгүй ярих дуртай. Ингээд тим гаруудын бичлэг айгүй их байлаа. Тэгээд өөрөөр бол нэг ганц тим одоо ингээд Монгол улсад ингээд ийм дажгүй юм байлаа. Одоо ингээд хүмүүс нь ингээд машина барьж явж байхдаа тэр ихтэй ингээд царайгаа гаргаагүй нэг тим хиттэй бичлэг байсан. Ингээд Улаанбаатарт явж байхдаа тэр ихтэй ирсэн баг шиг байсан. Өөрөө ингээд ирээд бичлэгээ хийцэн. Тэр нь болохоор ингээд Улаанбаатарт хүмүүс ингээд дохиогоо асаацсан байх юм бол баярлаа гэсэн үг. Тэгээд гарцаар явахдаа болохоор хүмүүстэй зам тавьж өгдөг юм байлээ. Энтэр гээд нэг тиймэрхүү гой юмнуудыг гаргасан байлаа. Тэр нь болохоор өөрөө ирсэн байгаа. Тэнгүүт тэр одоо нэг хоёр хүүхэн нэг эрэгтэй хөгшин хятад метод одоо тэд нар ингээд ярьж байгаа нь болохоор ингээд би харвас тэд нарыг ингээд Монгол улсад ирээгүй, аялж үзээгүй гэж хүссэн ингээд одоо зоргоороо ярьж ийн л гэж хараад байгаа. Яадаг чийсэн тэр нэг бичлэгэн дээр болохоор царайгаа гаргаагүй тэр хятад болохоор нэг бас нэг тэр одоо 3 бичлэгээс гадна дахиад нэг бичлэг байсан. Тэрэн дээр ингээд Монгол хүмүүс ингээд хоолны газараа ингээд тамхи татдаггүй, дотор ингээд офис дотроо ч юм уу ингээд тамхи татдаггүй юм байлээ. Тэгээд бусад хүмүүсийг хүндлээд ингээд замаар гарцаар гарч байгаа хүмүүсийг ингээд зогсож өгөөд хүлээгээ гарахыг нь хүлээдэг гэдэг ч юм уу. Тэгээд хятад хүмүүс бол үнэхээр тэр талын одоо ингээд соёл бол үнэхээр муу юм байлээ. Хятадаар явангууд ингээд бараг дайрчих гал тиймэрхүү эвгүй явдаг гарууд байлаа. Тэгээд Монголд бол дохио насцсан байсан ч гэсэн хүмүүс заримдаа ингээд хөгшин настай хүмүүс ингээд дохиогоо харахгүй гарч ирсэн ч гэсэн ингээд хүмүүс зогсоод бас гаргаж өгч идэг. Тэр тал дээр бол манай хүмүүс бол үнэхээр соёлтой. Тэнгүүд тэрэн дээр болохоор ингээд нэг тийм бас дажгүй бичлэг бол ганц байлаа. Гэхдээ бусд нь болохоор ер нь бол доромжилсан маягийн тийм хүмүүс нь ер нь бол ирж үзээгүй. Гэхдээ хамгийн гол нь тиймэрхүү ингээд доромжилсан байгаа бичлэгнүүд нь ер нь бол айгүй хандлт авсан байлаа. Тэр нь үнэхээр гунигтай. Тэгээд яадаг ч гэсэн одоо иймэрхүү л одоо TikTok дээр бол иймэрхүү байна. Гэхдээ би дараагийнхаа бичлэгийг болохоор ер нь бол Хятадын TikTok дээр Хятадын Douyin гэдэг тэр аппликейшн дээр монгол хүмүүсийн талаар юу ярьсан ба бас үзнэ. Баярлалаа.